За эхлэх үү юу гэж бодож байна манайхаа. Хүү манайхаа за төр байж байгаарай. Би та нартай амар гой зүйл хэлэх гэж байгаа болохоор чихээ дэлдэлгээд дэлгэцэндээ ойртоо сууж байгаарай заяа. Wellbe Shop-ийн маань Holiday Boombox 3-ыг өөрчлөх нь 3 гээд ийм урамшууллыг 12 сарын 31-нд дуустал явуулж байгаа юм байна. За тэгээд яг яадаг урамшуул вэ гэхээр 3 өдөр бүр 3 өөр багцууд задраад за тэгээд тухайн 3 өдөртөө тэдгээр багцууд нь 50% хямдралтайгаар зарагдах юм байна. За одоо жишээ нь 12 сарын 10-наас 12 сарын 13-ны өдрүүдээр задарсан 3 багц нь гэх юм бол Wellness Collagen Bundle багц байна. За тэгээд мөн Londa Visible Repair Big Set. За тэгээд 3 дугаар багц нь гэх юм бол Holiday Wella Special Set гэд ийм гайхалтай багцууд 50% хямдраад явж байгаа юм байна. За ялангуяа манай үзэгчид Wellbe Shop цагийн мэнийг сайн мэдж байгаа байх. Арьс арчилгаа, гоо сайхан, эрүүл мэндтэй холбоотой бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг байгаа. За тэгээ яг шинэ жилийн уур амьсгалтай энэхүү 12 сард ийм урд урамшууллыг явуулж байгаа нь үнэхээр гайхалтай. Тэгээ айгүй сонирхолтой гэж бодож байна. 3 өдөр болгон өөр багцууд хямдраад явна гэхээр үнэхээр сонирхолтой. За дахиад сануулхад энэхүү урамшуул нь 12 сарын 30-ыг дуустал явагдаж байгаа. Тэгээ 3 өдөр бүр өөр 3 багцууд задраад хямдраад явна. Тэгэхээр та бүхэн маань сайн ажиглаад хараад байж байгаарай заяа. За ингээд Wellbe Shop-ийнхаа Holiday Boombox 3-ыг үржих 3 урамшуулалтаа идэвхтэй оролцоорой. Hi guys, welcome to Shall We Chat. За манайхаа юу айцхан та нартайгаа бас уулзалгүй нилээд хэд хонжхлоо. Тэгээд ойрын үед айгүй завгүй байгаад байла. Манай сурагчдын маань тоглолт олоод за тэгээд оюутнуудын маань шалгалт явагдаад ингээд final exam энэ болоод дуусж байгаа учраас айгүй завгүй өдрүүдийг өнгөрөөлөө. Түүнээс гадна манай магистрт хамт сурж исэн, Далласт хамт сурж исэн Итали найз маань 2 хоногийн туршид Нью-Йоркд ирээд ажиллаар тэгээд тэр найзтайгаа бас цаг хугацааг өнгөрөөсөөр байгаад ерөөсөө бичлэг энэ төр хийж чадахгүй нийлээд бас хоногуудыг өнгөрөөлөө. Тэгээд өнөөдөр манай найзыг явсан учраас ингээ бичлэгээ хийгээд сууж байна. За манайхаа өнөөдөр хэдүүлээ Shall We Chat болон дээрээ нэгэн онц ноцтой хэргийн тухай ярих гэж байна. Асуудлын тухай ярих гэж байна. За тэгээд би энэ тухай хов болохоо дээр ярих уу? Shall We Chat дээр ярих уу? Хов болохоо дээр ярих уу? Shall We Chat дээр ярих уу гэж айгүй бодсны эзэс за Shall We Chat дээр арай илүү дээр мэн гэж бодсон. Яагаад тэгэхээр хов болохоо дээр бол яг зүгээр лимийн болсон байна тэгсэн мэн гэдэг ийм factual information-ыг өгдөг. Харин Shall We Chat дээр болохоор би зүгээр factual information-ыг ярихаас гадна өөрийнхөө үзэл бодлыг бас илэрхийлж болдог учраас ингээд энэ булангаараа ярьж байгаа. Яагаад тэгэхээр энэ сэдвээр яалтчгүй би өөрийнхөө бас үзэл бодлыг оруулах хэрэгтэй мэн гэж бодсон. За ямар ч гэсэн Shall We Chat учраас хэдүүлээ уух юм авах хэрэгтэй байгаа тийм үү. Тэгэхээр уух юм авцгаая. Би бэлдээд аваад ирсэн байгаа. Манайд Нью-Йоркод үнэхээр амар хүүдэн болж байгаа ойрын үед заяа. За яг Монголтай харьцуулахад тийм хүүдэн биш заяа. Би заримдаа ингээд Монголд байдаг таньдаг хүмүүстэйгээ яран гуйталтай амар хүүдэн байна гэл тэнгүүд хэд ингээд хасах 10 гэл Монголд тэгж авах. Тэгэхээр би хүү би энд амар хүүдэн байгаа гэж бодоодсэн. Гэхдээ манад болохоор 1 градус нэгэд нэмэх 1 байна гэнэ юу яриад байгаа юм бэ? Наадах чи хүүтэн гэхгүй штэ гэдэг. Тэгээд ямар ч байсан ойрд манад Нью-Йоркод айгу хүүтэн байгаа. Өнөөдөр өстө амар хүүтэн байсан бүр ясанд орсон. Тийм болохоор би халуун цай бэлдээд аваад ирсэн байгаа. Нөгөө нэг хүүтэн sparkling water энэ төр уудаг болсон. Манайхаа халуун цай хийгээд аваад ирсэн байгаа. За энэ нь болохоор turmeric, citrus, ginger-тэй ийм цай баа. Би та нартай зүгээр харуулах гад уутайг нь аваад ирсэн. Ийм цай авсан баа. За хэдүүлээ тэгээд сайхан тулгаад ууцгаая. Cheers guys. Эрүүл байхын төлөө өвөл битгий дараараа битгий ханаад хүрээрээ. Аюу гамчиж байна. За манайхаа хэдүүлээ сэдвэрийгөө орцгоо та бүхэн гарчгаас харж байгаа байх. Манай Монголын нэгэн оюутан Бэлгүүн гэд одоо ийм залуу Америкийн айгу бас нэлээд мундаг сургуульд тооцогддог те Ivy League School гэж яригддаг Cornell University-д сурж байх үедээ нэгэн маш аимшигтай гэмт хэргийг үйлдээд тэгээд одоо шоронд орох гээд ийм шийдвэр гарчихсан байж байгаа юм байна. За тэгээд та бүхэн бас энэ тухай аль үшээ сонссон байх. Энэний хэрэгэг бол манай монголчууд надаас илүү өмнө сонсон юм шиг байлаа. Миний энэ хэргийн тухай ярьж байгаа шалтгаан гэдэг юм бол манай үзэгчдээс болоод
баггүй юу. Би яг өнгөрсөн 7 хоногт ахгүй гиг үндэхийн л өглөө босоод ирсэн чи айгүй хүмүүс DM-ээр биччихсэн байсан. Над руу Instagram-аар айгүй их DM-нууд орж ирдэг. За тэгсэн чинь айгүй хүмүүс ихчээ гуйж энэ тухай яриад өгөөчтэй бэлгүүн гэдтэй ийм залуу Монголын оюутан байгаамаа Корнел сурдаг байсан гэж энэ ийм хэрэгт оролцолтоод баг 25 жил ялгах гэж байгаа юм байна. Та яриад өгөөч гэж айгүй амар их DM ирсэн бас ахгүй. Тэгээ би одоо хүй нэг хүн шөнийн дотор унтаад босоод ирэхэд юу болоод өнгөрцөн бэ гэд би бүр гайхаад Google дэж үзлээ. Бэлгүүн Mongolian student Cornell University гэд гарсан чинь шууд гараад ирж байгаа байхгүй. Айгүй олон source-нууд. Тэгээ бүр тэднийг нь уншаад шоконд орлоо. Үнэнгээсээ шоконд орлоо манайхаа. Бүр юу гэж бодохож мэдхээ байлаа. Тэгээд бүр сүултээ бодоод за зөндөө бодлоо та яах вэ бичлэг хийх үү байх уу гэдэл ягаад гэхээр хүмүүс ингээд айгүй буруугаар ойлгодог намайг одоо ингээд энэ зүйлийн тухай ярангууд те чи наадмаа Америк өмөрлөө те Америкийн одоо энэ улсыг өмөрч гин өөрийнхөө улсыг доош нь хийж ингээд чи одоо баг Америкчуудтайгаа нийлээд нэг залууг нэг Монгол залууг одоо ингээд баг доош нь хийх гэж гэсэн утгатайгаар хүмүүс хүлээж авах үедээ гэж бодоод би энэ хэргийг ярих уу эсвэл зөвхөн өнгөрөөчихгүй гэдээ айгүйх бодсон. Тэгснээ бол яг үндэ бол тэгэж хүмүүсийн тэгэж сенсний ярьдаг хүмүүсээс айж ингэж дугаа болох биш харин ч эн чинь бол айгүй амар муухай гэмт хэрэг учраас илүү ярьж бусад одоо Монгол оюутнуудад те Монгол залуучуудад ингэж жоохон сургамж болгоё гэсэн үднээс те тэгээд сэрэмжлүүлэг болгоё гэсэн үднээс би энэ бичлэгийг хийхээр шийдсэн байгаа. За тэгээ хэдүүлээ олон талаа юм ярилгүй би та бүхэндээ эхлээд бол энэ хүү залуугийн хэргийг ингээд танилцуулаад хаа окей. Тэгснийхаа дараагаар хідүүлээ өөр зүйлүүдийн тухай ярилцах болно. Цаашаа бүр дэлгэрэнгүй явна гэсэн үг. Бэлгүүн гэдэг энэ залуу нь болохоор өөрийнх нь нэр нь болохоор бэлгүүн гэж аахгүй те бэлгүүн энх баяр гэж байгаа. Тэгэхээр энх баярын бэлгүүн гэдэг энэ хүү залуу 22 настай. За тэгээд former Cornell student гэж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор Cornell сурдаг байсан асан тэ ийм оюутан 11 сарын 24-ний өдөр шүүхээс тогтоол сонссон байна. Ял тогтоол сонссон байна. Ямар тогтоол байсан бэ гэхээр өштэй тэ in the first degree за түүнээс гадна burglary in the second degree гэдэг ийм хоёр зүйл анги дээр хуулийн дээр нь буруутай гэж тогтоогдсон байна. Тэгээд энэ нь болохоор угаасаа нөгөө нэг 12 тангарагтны шүүгчдтэй ийм шүүх хурлалсан байгаа байхгүй нөгөө нэг jury trial болсон гэсэн үг. Тэгэхээр нэг шүүгч шийдчихгээгүй гэсэн үг байхгүй. Тэгээд яг хөө миний нөгөө хийдэг дэрийн тухай бичлэгүүдийг үзсэн бол манай монголчууд одоо бараг тийм манай үзэгчид бол бараг Америкийн шүүхийн тогтолцооны системийн тухай айгүй сайн ойлголттой болсон байгаа хэрэг хэрхэн шүүгчдийг одоо сонгодог энэ тэр 12 тангарагтны шүүгч яадаг гэж бараг бүгдийг мэддэг болсон байгаа байх. За тэгээд ийм jury trial болоод за тэрхүү jury trial нь 7 хоногийн туршид үргэлжлээд тэгснээ эцэст ингээд 11 сарын 24-нд ийм шийдвэр гаржээ. Тэгээ түрүү хэлсэнтэй in the first degree гэж энэ тэр нь болохоор юу вэ гэхээр нэгдүгээр зэргийн хүчин гэж байгаа байхгүй юу? За тэгээд burglary in the second degree гэдэг нь болохоор хоёрдугаар зэргийн burglary гэдэг чинь юу вэ гэхээр зөвшөөрлгүйгээр хүний одоо эзэмшлийн газар өрөөнд ч юм уу те эсвэл хүний байшинд нэвтэрч орж ирэх. Тэр нь зүгээр ч нэг нэвтэрч орж ирж байгаа биш. Гэмт хэрэг үйлдэх сэдэлтэйгээр зорилготойгоор орж ирэхийг одоо burglary гэдэг аа. За тэгвэл хоёрдугаар зэргийн burglary гэдэг одоо энэ хоёр зүйлэн гэдэг хоёулын дээр нь буруутай гэдэг тогтоол авсан байна. За хүчингийн хэрэг гэдэг бол үнэхээр аимшигтай хэрэг. Ялангуяа нэгдүгээр зэргийн хүчин гэхээр бүр үнэхээр амар evidence, үнэхээр амар нотлох баримт байсан гэсэн үг байхгүй. Бүр ингэ няцаашгүй, буцаашгүй үнэхээр амар гэмт, үнэхээр хүчин байсан байна гэдгийг тогтоож чадсан гэсэн үг юм. За ийм зүйл ангууд дээр тогтоомж гарчээ, ийм ял гарчээ. За тэгээд энэ залуу энэхүү гэмт хэргийг хизээ үйлдсэн гэж үзэгдэж байгаа вэ гэхээр 2024 оны 9 сарын 1-ний өдөр. За манай монголоор бол хичээлийн шинэ жилийн өдөр. Тэ. За Америкт бол 9 сарын 1 гингүүд хичээлийн шинэ жил гэж үздэггүй. Янз бүр байдаг. Тэгээд Cornell-ийн яг тэр 2024 оныхан шинэ жил хичээл яг academic year нь хизээ ихснэг бол мэдгүй хэдүүлээ одоо нэрээ шалгаадах яг хизээ ихснэг нь. За 2024 оны хувьд болохоор Cornell University-гийн хичээлийн шинэ жил нь яг намрынхан семестр нь
8 сарын 26-ны өдөр хичээл нь эхэлсэн юм байна. За тэгэхээр 9 сарын 1-нд хэрэгжил ороод нэг 2-3 хонцсны дараагаар те ингээд энэхүү хэрэгээ үйлцсэн юм байна. За тэгээ яг 9 сарын 1-ний өглөө энэхүү өглөөгүр гэмт хэрэг нь үлдэгцэн гинэ. За өглөөгүр гэдэг нь болохоор яг өглөө нэр гарчихсан байхад гэсэн үг бол биш те. Нэг 12 шөнө 12 өнгөрчөнгүүд л ингээд 2 3 ч гэдэг юм 4 5 үед ч гэдэг юм тэрийг бол дандаа morning гэж ярьчдаг штэ те. Тэгэхээр яг тийм одоо шүн дунд л үлдэгцэн юм шиг байна. За тэгээ энэхүү гэмт хэрэг нь болохоор Cornell яг их сургуулийнхаа кампус дотроо dorm дотор тэгээ дотор байранд болсон үйл явдал юм байна. За тэгээд энэ гэмт хэрэг нь үүлдэгдснээс 12 хоногийн дараагаар 9 сарын 12-ны өдөр бэлгүүнийг яг Cornell University-гийн Police Department цагдаагийн газраас болон Ithaca Police Department хоёрыг хамтарч агаад бэлгүүнийг баривчилж авсан юм байна. Cornell University чинь хаанад үгүй гэхээр New York мужид бол байдаг. Гэхдээ New York хотод бол биш. New York мужид байрлалтай Ithaca гэдэг ийм хот байдаг. Тэгээд тэр хотод байрладаг байхгүй Cornell чинь. За тэгэнгүүт одоо Cornell их сургуулийн өөрсдийнх нь одоо цагдаагийн байгууллага болон Ithaca хотын цагдаагийн байгууллага хоёр хамтарч агаад бэлгүүнийг барьж авсан юм байна. Барьчилж авсан байна 9 сарын 12-ны өдөр. За тэгээд одоо нөгөө indictment нь ирсэн байгаа. Indictment нь болохоор те прокуророос ирдэг штэ те. Ямар одоо шалтгаанаар энэ хүнийг баривчилж байгаа вэ гэдгийг одоо ингэж тайлбарласан захиа гэсэн үг indictment албан ёсны бичиг те. За энэ дээр тэр indictment дээр болохоор ингэж бичсэн байгаа байхгүй юу? With knowingly and unlawfully entering a dorm room with the intent to commit a crime therein. За тэр нь юу гэж нэ гэхээр те хууль бус гэдгийг нь мэдсээр байж одоо өөр оюутны dorm room те ингээд дотор байрныхаа нөрөөлөө нь явж ороод яг одоо гэмт хэрэг үйлдэх сэдэлтэйгээр зорилготойгоор явж ороод гэмт хэрэгээ үйлцсэн. За тэгээ цаашлаад ингэж хэлсэн байна. He engaged in contact with another person who was incapable of consent by reason of being physically helpless. Гэдэг за энэ юу гэж нэ гэхээр те яг бүр тодотгож хэлсэн байгаа хгүй энэ угаасаа иймэрхүү гэмт хэргийн хүчингийн зөвлөлүүд дээр болохоор айгүй тодотгож бичдэг indictment болон lawsuit-нууд дээр нь юу гэж вэ гэхээр те яг гэмт хэрэг нь хүчингийнх нь гэмт хэрэг нь хэрхэн үйлдэгдсэн бэ гэдгийг айгүй бичдэг. Яг одоо эмэгтэй хүний бэлэг эрхтэнлөө хийсэн үү эсвэл одоо өгзөг рүү бөкс рүү хийсэн байна уу? Яг ямар байдлаар хүчинсэн бэ гэдэг айгүй амар дитейлтэй бичдэг манайхаа. Айгүй амар тэ энэ дээр яг ингэж бичсэн байгаа хгүй те. Нолой гэж бичсэн байна. Тэр нь болохоор яг тэ эмэгтэй хүний бэлэг эрхтэнлөө ингээд одоо өөрийнхөө юмыг хийгээд хүчинсэн. За тэнгуүтээ эмэгтэй нь болохоор хохирогч нь болохоор incapable of consent гэж байгаа байхгүй юу. Тэрний үг зөвхөн consent гэдэг чинь бол зөвшөөрлөг өгөх гэсэн үг те. За хоёр хүн ингээд яг өөрснөө хүсээд бэлгийн харилцаанд орж байгаа бол хоёр хүн чинь хоёулаа л яг зөвшөөрлөө өгсөн байхаа дуртай болоод хийж байгаа гэсэн үг те. Consent өгөхгүй нэг хүнээс нь л consent өгөхгүй байж хагаад нөгөөх нь ингээд дайрсаар агаад хүчлээд унтах юм бол тэрийг бол шууд хүчин гэж байгаа шүү дээ те. Тэнгүүд энэ эмэгтэй хохирогч нь болохоор бүр consent өгч чадахгүй хэмжээний тийм out of it гэсэн гэж байгаа байхгүй юу. Ухаангүй байсан гэсэн үг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь тойруу аргаар юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ эмэгтэй тасарчихсан байсан. Бүр ингээд тасраад одоо согтуулсан байгаа байхгүй тий. Бүр согтуу тасраад тэгээд physically helpless гэж байгаа байхгүй тий. Тасарчихсан хүн чинь яах вэ? Physically helpless л байж байгаа шүү дээ тий. Өөрийгөө хамгаалах чадваргүй ингээд бүр өөрийгөө захирах чадамжгүй болчихсон байсан гэсэн үг. Тэгээд тийм одоо тасарчихсан хүнийг ерөөсөө ингээд тгийа унтыг гэж хэлэх одоо эсвэл үгүй гэж хэлж чадах одоо тийм арга байхгүй бүр ингээд тасарчихсан хүнийг хүчнээд контакт үүсгэсэн гэж одоо ингэж амар дитейлтэй бичсэн байна. За тэгээд ингэж байгаа байхгүй юу? The charge of in the first degree is the most serious of the three clarifications of crimes in New York State and is a Class B felony, holding a maximum penalty of 25 years in state prison. Юу гэж байна вэ гэхээр яг New York мужийн хувьд нэгдүгээр зэргийн хүчин гэдэг нь болохоор яг хүчингийн гэмт хэргийн зүйл ангиудаас классификейшнүүдээс хамгийн хурцсан гэж байгаа байхгүй юу? Хамгийн хүнд гэмт хэрэг нь тийм учраас одоо class B felony гэж явдаг. Ийм гэмт хэргийн одоо зүйл анги дээр одоо ингэж буруутгагдсан тохиолдолд мужийн present одоо шоронд 25 жил хүртэлх
хэмжээний ял авах боломжтой гэж бичсэн байна. За одоогоор болохоор яг нөгөө нэг хэдэн жил ял авах вэ гэдэг нь бол шийдэгдээгүй байгаа. Америкийн шүүх хурлын тогтолцоонд бол тийм хурдан шийдэгчдэг зүйл бол биш. Та нар одоо дэрийн хэрэгээс харахад дэрийн хэрэг чинь шүүх хурал нь 7 сарын 1, 2-нд ч үлээ дууссан. Тэгчээд нөгөө sentencing нь хизээ боллоо 10 сард болсон шүү дээ. Манайхан бүгд 3 сарын дараа болсон те. За тэрнтэй адилхан энэ залуугийн хэдэн жилийн ял авах вэ гэдг нь хизээ тогтоогдох вэ гэхээр sentencing has been scheduled for February 24th, 2026 at 1:30 p.m. гэж байна. За тэгээ 2026 оны 2 сарын 24-ний өдөр 1 цаг 30 минутанд өдрийн 1 цаг 30 минутанд Tompkins County Judge Scott A. Millery өмнө явагдана гэж байна. Tompkins County-гийн шүүгч болох Scott A. Miller гэдэг хүн одоо шүүгчийг нь хийж байгаа юм байна. Энэ шүүгч одоо ингээд шийдвэрийг гаргана гэж байна. 2 сарын 24-ний өдөр 2026 онд. Одоо нэг 2 сарын дараа гэсэн үг юм байна. За, ийм юм байна. Бэлгүүний өмгөөлөгч эрхийн ажилласан бэ гэхээр Jeff Allen Chabrov гэдэг ийм хүн ажилласан юм байна. Ийм аимшиг тэрэг болж юм нахаа. Тэгээ би бүр шоконд ороод одоо яг нэг гадаадын сайтнууд дээр сонир мэдээллийн сайтнууд дээр за тэгэл сонирсдгүүл дээр бичигдсэн байгаа мэдээллүүд нь бол яг л иймэрхүү мэдээллүүдийг тавьсан байгаа байхгүй үү. Ингээд Монголоос ирсэн оюутан Cornell University-д сурдаг байсан энэхүү оюутан ингээд тасарчсан байгаа консент өгөх боломжгүй, чадамжгүй ийм оюутныг эмэгтэйг очоод ингээд бүр дотор байрлалд дайрж орж агаад ингээд хүчндээ тэгчээ. За тэгээд тэр нь бүр баривчлагдаад за тэгээд шүүх хурал нь болоод баг бүтэн жилийн дараа шүүх хурал болсон байгаа байхгүй тий. Шүүх хурал нь болоод ингээд ийм том 2 зөөл анги дээр ингээд буруу тань тогтоогдсон байна. Одоо ингээд сентенсээ хүлээгээ сууж байна гэсэн ийм л мэдээлэл оруулж байгаа юм. Тэгээд энэ бэлгүүний яг нөгөө нэг ар гэрийнх нь байдал ч юм уу эсвэл хаанаас ирсэн яасан ийсэн ингээд бүр тийм амар сүртэй дитейлүүд нь бол одоо байхгүй байхгүй юу? Харин би энэ залуугийн ер нь ямар шоон залуу байсан болоо гэдэг дитейлийг би Монголынхон Facebook-ээс олж мэдж байгаа юм манайхаа. Монголын Facebook дээр би яг нэрийг нь хайгаад гарсан чинь айгүй их олон постууд гарч ирсэн байгаа. За айгүй миний одоо юг татсан анхаарлыг татсан айгүй олон хүмүүсийн одоо engagement-ийг авч чадсан нэгэн пост болохоор энэ байна. Та нар ч гэсэн бас харсан байх гэж бодож байна. Хишиг төгс гэдэг одоо энэ хүний ийм Facebook хаягтай хүний тавьсан пост байгаа байхгүй. За тэгэд энэ хүн бол үнэхээр айгүй гоёр тайлбарлаж хэлсэн байна лээ. Юу гэж хэлсэн бэ гэхээр зүгээр одоо яг нэг энэхүү Америкийн сайтуудын тавиад байгаа энэхүү мэдээллийг нь тодорхой мэдээллийг нь аягүй гоёр орчуулад ингээд тавьчихсан. Ямар гэмт хэрэгт яасан эснийг тавьчихсан. Түүнээс гадна ер нь согтоо хүний тасарсан хүнтэй ингээд бэлгийн харилцаанд орж хүчнэхийг нь ямар амар гэмт хэрэг вэ гэдгийг ингээд тайлбарлаад энэ хүн өөрийнхөө хувийнхаа зүгээс ингээд тайлбарлаад юм тавьчихсан байгаа байхгүй. За энэ хүний би яриатай бол үнэхээр амар санал нэгдэнэ. Тэгээ энэ хүн ингэж хэлсэн байгаа байхгүй. Монголд согтуу тасарсан эмэгтэйтэй унтах нь маш түгээмэл бөгөөд хүн ёсонд нийцэхгүй. Энэ балмад явдал 10 жилийн хүүхдүүдээс ахуулаад баар, шоу, ажлын алба гэд хаасайгүй байдаг. Энэ сурсан соёлоороо Америкт оюутан болж очиод адил зүйл хийж улмаар яг одоо 25 жил хоригдох ял авахд хүрээд буй харамсалтай явдал тохиогоод байна гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээ энэ постны дор бол айгүй их олон хүмүүс ингээд битсэн байсан өөрсдийнхөө одоо experience-ийг тийм Монголд ер нь тэгдэг өстой айгүй замбараагүй болчихсон залуучуудтай ингээл бараг л одоо өстой жинхэнэ одоо тасарсан байгаа согтуу байгаа эмэгтэй хүнийг авч хүчнэчгээ тэрийг айгүй гоё юм шигээр яриад бараг л хоорондоо найзууд залуучууд би нэгэ хөргөл өчөөстэй ямар мундаг юм шиг юм уу өстой би нэгэ хөргөд айгүй юм болдгоо энэ төргээд амар олон хүмүүс тийм коммент буумшаад би үнэхээр сэтгэл сэрдээсэн үнэхээр аимшигтай. Тэгэд энэ бол үнэ энэ хүний ярьж байгаа бол үнэ. Америкт бол иймэрхүү хүчингийн гэмт хэргийг айгүй амар ноцтойгоор хүлээж авдаг. Ер нь нэлээд heinous crime гэж хүлээж авдаг. За тэгээд тийм ч учраас гэтээ яг мужаасаа шалтгаалаад хуулиуд нь бас арай өөр өдөг л да. Гэтээ Нью-Йоркийн мужийн хувьд бол ингээд энэ гэмт хэргийг айгүй амар хүчтэйгээр одоо ноцтойгоор хүлээж авдаг байхгүй. Тийм учраас ингээд ял мал нь айгүй бас нэлээд дээшээгээ баа. За ялангуяа
одоо хүнийг согтчихсан байхад нь өөрийг нь мдээгүй байхад нь мансуурчихсан байхад нь ч юм уу те ингэж хүчнэ гэдэг нь бол бүр амар ноцтой гэмтэрхтэй тооцогддог. За тэгээд миний харж байгаагаар бол энэ залуу бүр ингэ шүүхээр ороод ингээд батлагдчихсан байна гэдэг нь шүү дээ те. Үнэхээр айгүй том одоо нотлох баримттай байсан гэсэн үг. За ер нь иймэрхүү гэмт хэргийг хүмүүс бол баг юу гэж боддог юм шиг байгаа. Зарим одоо мэдлэггүй хүмүүс ч юм уу те ингээд хүн хараагүй юм чинь те хажууд хүн амтаа хараагүй юм чинь зүгээр те юу ч би баригдахгүй гэж боддог ч юм уу те. За яг dorm room-д те оюутнуудын дотор байранд бол ингээд юу байхгүй штэ. Камер байхгүй штэ те. Энд чи бас хүний орон зай гэж юм байгаа те. Тэгэхээр яг дотор нь камер байхгүй болохоор те бас би баригдах боломжгүй гэж боддог ч юм уу те. Тийм шиг тэгээд яг нэг хүчнэтж байгаа хүн нь болохоор согтуу тасарчсан байгаа болохоор энэ мэдхгүй гэж боддог ч юм уу те. Үгүй амар ийм хүчингийн гэмт хэргийг одоо ботлох боломж бас зөндөө байгаа аахгүй юу. Kit гэж нэг юм байдаг. За тэр нь болохоор яг хүчндүүлсэн хохирогч хүн хүчндүүлснийхаа дараахан гяс эмнэлэг дээр очиод би kit хэлгмээр байна гэдэг одоо ингээд би хүчндүүлсэн ингээд цагдаа дээр очиод за тэнгүүд цагдаа чинь дандаа шууд kit хийя гэдэг тэгж эмнэлэг рүү аваач яадаг. За kit гэдэг нь бол бүр ингээд амар тийм дитейлтэй шалгалт ингээд тийм шинжилгээ. За тэгэнгүүт одоо чиний бүх одоо биеийн чинь хэсгийг шинжилээд одоо үрийн шингэн байна уу тэр хүний хөлс шүлс юу байна нөгөө хүчндэгч хүнийх нь одоо янз бүрийнх нь бодис нь одоо юу юм бэ те эдис нь ингээд чиний биен дээр чинь байна уу гэдэг бүгдийг нь шинжилээд за тэгээ хүчин хийж байгаа юм чи одоо эмэгтэй хүний бэлэг эргэтэнгийн те дотор нь өстой хамаг шинжилгээ хийгээд үрийн шингийн нийтрийг бүгдийг нь гаргаж аваад тогтоочдаг. DNA гэдэг чинь бол айгүй амар зүйл ахгүй те. Ерөөсөө юу яаж хуурч болохгүй зүйл байгаа юм. За түүнээс гадна гэтэр юг олж авч болдог вэ гэхээр зүгээр ингээд эмэгтэй одоо нөгөө хүмүүс чинь хэдийгээр DNA нь олцсон ч гэсэнтэй худлаа ярьж болно шүү дээ те. Хүчндэг хүн наад эмэгтэй чи өөрөө зөвшөөрсөн шүү дээ. Өөрөө зөвшөөрчөхөд намайг одоо ингээд худлаа ярьж ингэж хэлж болно те. Гэхдээ бас тэр чинь нотлох батлах зүйл байдаг. Би бол бүр сайн дэтэлийг мэдэхгүй ч гэсэнтэй эмэгтэй хүний одоо тэр канал энтрэг нь те одоо бэлэг эрхнийхэн доторх одоо хаан маныг ингээ хараад хэр их одоо forceтэй байсан байна гэдгийг нь тогтоож болдгийм байна. Окей. Одоо яг үнэхээр хүчин хийгээд хүчээр ингэж албадаж хийсэн сексний хувьд бол эмэгтэй хүний одоо доторх бэлэг эрхнийхэн урагдалт энтер ингэж гарч ирдэг гэж байгаа байхгүй одоо тийм хөхрөлт ч юм уу урагдалт юм уу те гарч ирдэг гэж байгаа. Тэгээ тэр нь бол ингээд ер нь батлагдаад гараад ирдэг юм байна. Тэгээ гих мэдчил маш тийм нарийн одоо тийм зүйл байгаа байхгүй юм чаа. Тэгэхээр энэ ингээ хүмүүс айгу тийм буруугаар ойлгоод тэ хүчин гэмт хэрэг хийх гэж байгаа хүмүүс камер байхгүй юм чинь яахгүй би баригдахгүй байх хажуугаар хүн амтан байхгүй юм чинь би баригдахгүй энэ тасарсан байгаа хүн юугаа санах юм гэж боддог. Үгүй ээ. Ялангуяа Америкт юм хөгжсөн ууранд бол те энийг чи ингээ батлаад гаргаад ирэх шинжлэх ухааны айгүй их зүйлүүд байдгаа гэдгийг би бол ингээ айгүй тодтогч хэлмээр байна. За тэгээд цаашлаад буцаагаад нөгөө нэг Монголын фейсбુકийн зүйлүүдийг ярив. Би олж авсан зүйлээ яриа гэж бодож байна. Энэ залуу чинь бүр манайхаа та нар бол угаасаа айлгүй шиг мэдчихэж байгаа. Cornell University-д бүр ингээд Cornell-аас $325,000 Yes, you've heard that right. 328,000 гэж шүү бүр. $328,000 тэтгэлэг буюу full ride scholarship авсан байна. Full ride гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бүрэн бүтэн тэтгэлэг гэсэн үг. 4 жил одоо сурч байгаа тийм ээ бакалавр ч юм бол 4 жил байдаг. Тэгвэл 4 жилийн туршид өгөх юм бүрэн бүтэн тэтгэлэг гэж байгаа байхгүй. За тэгээ энэ залуугийн тэтгэл нь бол зүгээр сургалтын төлбөрийг нь төлөхөөс гадна дотор байр, хоол унд гэд бүх юмыг ингээд төлөх байсан юм байна. Ийм гайхалтай scholarship-ыг авчгаад одоо ийм арчаагүй зүйлээс болоод амьдралаа алдчихэв. Зүгээр бодоод үз. Хэдхэн минутын тэнэгрэл, хэдхэн минутын одоо юу гэж хэлэх юм бэ? Тэм мал одоо тэр ухамсаргүй үйлдэлээс болоод хэдхэн минут 2-3 минут хүрсэн үү те? I don't know. Хэдхэн минутаас болоод ингээд өөрийнхөө амьдралыг баллаа. Өөрийнхөө амьдралыг баллахаас гадна би зөвхөн одоо энэ залуу өөрийнхөө амьдралыг баллчлаа гэж хэлмээргүй байна. Энэ залуу өөрийнхөө амьдралыг өөрийнхөө ирээдүг баллахаас гадна тэр охины тэр одоо
хүчинцэн охин тий одоо тэр хохирогч охиныхоо амьдралыг бас балж байгаа байхгүй юу. Хүн хүчндүүлчгээд хизээч тэрнээсээ ингэж гарч чаддаггүй гэж байгаа байхгүй юу. Хизээч бүр ингэж сэтгэл зүйнээс нь гардаггүй. Янз бүрийн травматай болж үлддэг. Бүр зүгээр ингэж хүн хүчндүүлсэн хүн бол те яг хүчндүүлэхээс өмнөх байсан хүн хүчндүүлснийхэн дараах байсан хүн хизээч ингээ адилхан болдоггүй гэж аахгүй. Хизээч чи тэр өмнөх хөдөлгөөгөө очиж чаддаггүй. Насан туршдаа амьдралынхаа туршдаа тэр одоо хэцүү юмтайгаа ингэж одоо тэмцэж явдаг гэж байгаа байхгүй. Айгүй хэцүү. Тэгээ энээсээ болоод те энийг бүр давж туулж чадахгүй байгаад амиа хорлсон хүмүүс байдаг. Зөндөө тохиолдлууд байдаг. Те тиймэрхүүнүүд байдаг. Тэгээд өөрийнхөө амьдралыг ирээдүгөө балахаас гадна тэр охины зүгээр ингээд хичээлээ хийгээ явж исэн тэр охины бас амьдралыг нь ирээдүг нь ингээд баллаа хийчихлаа. Ийм тэнэг мал ухамсаргүй зүйлээс болоод тэтгэн минутын таашаалаас болоод те хоёр хүний одоо амьдрал ингээ үгүй боллоо. Тэг боддоо тийм их тэгээд энэ бол ингээд те ийм том Ivy League их сургуулаас бүр ингээд 4 жилийн full ride scholarship аавна гэж бол айгүй ховор тохиолдол тийм үү. Айгүй ингээд ер нь бол хүн хичээж одоо сурсны л уул нь бол үр дүн байлтай тий. Гэтэл энэ залуу бол тий боловсролыг хөвөө явсан хэрнээ хүмүүжлэлийг алдагдуулсан байгаа байхгүй юу. Тэгээ би санаж байгаа бол манайхаа шавж чад дээр бас ярьжсэн тий. Бас нэгэн хэрэг дээр Монголын залуучуудын тухай ярьж байхдаа би хэлсэн. Хүнийг ер нь ингээд те яг хүн болгодог, сайн хүн болгодог, бусдад гим хоргүй те өөрийгөө хичээгээ явдаг те тийм сайн ухаантай хүн болгодог ганд одоо хоёр хүчин зүйл байгаа. Хоёулынгийн алгадуулж болохгүй, хоёулын зэрэг авч явах хэрэгтэй гэж би ярьжсанаа санаж байгаач тэрэн дээр би юу гэж хэлж байлаа. Боловсрол болон гэр бүлийн хүмүүжил. Yes. Яг л би хэлжсэн тийм үү. Тэгээ энэ залуу бол үнэхээр мундаг л байсан юм шиг энэ ухаантай толгойтой учраас л ийм Ivy League schoolд $328,000 scholarship аваад орж байгаа. Тэгэхээр би энэ залууг бол ухаантай, хичээлээ сайн хийдэг, боловсролыг хөөдөг байсан, мундаг залуу байсан байна гэж бодож ин яг академик талаараа бол. Гэхдээ гэр бүлийн хүмүүжил бол байхгүй л байсан байхгүй те. Ээж аав нь багаас нь чи эмэгтэй хүнд дураараа гар хурж болохгүй. Тэ чи ингэж болохгүй тэгэж болохгүй чи яд буруу зүйл бол ийм байдгийн зөв зүйл ийм байдгийн чи ингээ буруу зүйл хоёрыг ялгаж явах хэрэгтэй шийдвэрээ гаргахтаа ингэх хэрэгтэй гэд ээж аав нь бага бахт нь хүмүүжлийнхэн талаас нь юм зааж өгөөгүй хүмүүжлийн доголдолтой байсан байхгүй юу. Нэг зүйлийг нь боловсролыг ингээ хөө явж байгаа гэсэндээ нөгөөдхөө алдагдуулчихаар ингээ баланс нь алдагдчихаар ийм хэрэг болдгийм ийм одоо зүгээр ийм амар хүчингийн хэрэг болохгүй ч гэсэндээ те ингээд арай өөр бас нэг буруу замыг сонгоод явах тохиолдол байдаг. Би бас нэг жишээ өгж ирсэн. Ийм айгүй боловсралтай, айгүй гавалтай, үнэнхээр амар ухаантай мөртлөө тэрийг буруу зүйлд ашигладаг те. Ловрын хэрэг дээр ашигладаг ч юм уу те. Айгүй тийм амар хэрэгүүдээр ашиглаад бас л ингээд шоронгийн хаалга татаад ч юм уу те. Ингээд амьдралаа балаа явсан хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр энэ хоёрыг хоёулангийн зэрэг ингээд баланстай авч явах нь айгүй чухал. Тэгээд би энэ залуу ер нь Монголд хаан сурж исэн бол ер нь бэкграунд нь юм бол гэд шалгаж үзгээд тэгээд юу л орлоо. Reddit лөө би зөвхөн Google дээр ингээ хайсан байхгүй юу? Бэлгүүн инх баяр гэдэг ингээ хайсан чи Reddit form гарч ирж байна. За энэ Reddit-ийн энэхүү формыг тавьсан хүн нь болохоор юу? Монгол хүн л байгаа байхгүй ойлгомжтой. Ягаад тэгэхээр ийм Mongolia гэсэн формны доор байгаа юм. Тэр форм дотор байгаа юм. За тэгээд нэр нь болохоор одоо тавьсан хүн хүлэгт гэж байгаа болохоор ойлгомжтой. Монгол хүний тавьсан одоо форм байгаа. Гэхдээ энэхүү одоо Reddit-ийг болохоор англиар бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн монголчууд харахаас гадна гадаадынхан бас харж байгаа. Тэгээ би энэ комментуудыг нь одоо энэ sub Reddit-нуудыг ингээ sub forum-нуудыг нь уншингууд гадаад ч хүмүүс байгаа юм, монголч хүмүүс байгаа юм. Энэ тухай ярьж байгаа байхгүй. За тэгээд би уншаадсан чи энэ залуу болохоор Томуужин гэдэг ийм сургуульд Монголд төгссөн юм байна. Би бол энэ сургуулийг бол яг хаана гэдгийг бол мэдэхгүй. Нэг амар сонсож байгаагүй сургууль. Ямар ч гэсэн би ингээд харах нэ энэ залуу болохоор Томуужин гэдэг нь болохоор юу юм бэ? Private school те хувийн сургууль юм байна. Тэгээд энэ ер нь форумнуудыг уншаад явахаар ингээд хүмүүс бас
одоо сургууль руу дайрсан ч юм уу те томоожингийн сургуулийн хүүхдүүд угаасаа тэгдэг юм аа. Угаасаа иймэрхүү зан ааштай характертай яасан ч яадгийн тэгсэн хүүхдүүд байдаг юм аа. Бүр ингээд одоо юу юм бэ те баян айлын тийм одоо brat хүүхдүүд байдгийн ухаантай юмыг бичсэн байгаа байхгүй юу. За тэрэн дээр бол би яг хөө тэгэж юм бол хэлэхгүй. Ягаад тэгэхээр бодолтой тэр томоожин гэдэг сургуульд те тэр сургуульд яг үнэнгээсээ одоо сураад айгүй мундаг бас энэ залуутай адилхан мундаг сураад тэгсэн мөртлөө хүмүүжилтэй тий буруу зөвөөс ялгадаг одоо тийм хүүхдүүд зөндөл байгаа байх. Үнэхээр үнэнгээсээ хичээгээ явж байгаа тий тэгээд одоо гадагшаад явах гад ч юм уу айгүй хичээгээ явж байгаа хүмүүс хүүхдүүд зөндөө байгаа ах. Тэгэхээр би бол ингэж шууд сургуулийнх нь энэ залуугаас болоод тэр сургуулийг тэр чигт нь ингэж тий доош нь хийж тэд нар угаасаа тэгдэг ингэж болохгүй. Би бол тэрнтэй бол нэг санал нийлэхгүй байгаа. Ягаад вэ гэх юм бол та нар бодоод үзэлтэй. Одоо Америкчууд жишээ нь энэ залуу те Mongolian student гэдгийг харчингуудаа Монгол оюутнууд бүгдээрээ юм ингэ бодчихвол яах вэ? Тэрнтэй адилхан маахгүй. Тэгэхээр битгий тэгэж одоо те зүгээр ингээд энэ залуугаас болоод тэр сургууль руу одоо ингэж бас ингэж тэр сургуулийн хүүхдүүдийг бусад сурагчдыг нь оюутнуудыг нь битгий тэгэж одоо үгүй хийж доош нь хийгэрээ гэж би бол бас зөвлөмөр байна. Би энэ залуугийн өөрийнх нь нэг яг энэ scholarship-ээ авчихсныхаа дараагаар Монголд тэнийг ярилцлаганд өгж исэн ярилцлагыг нь харсан. Тэгсэн чинь өөрийнх нь түүгээ ярьж байгаа нь болохоор те эхлээд энэ хөө сургуулаа төгсчгөөд юу авсан гэж байгаа байхгүй юу? Gap year авсан те. За тэгээд 1 жилийн гэлөө 2 жилийн gap year авсан. Тэгээд анхандаа болохоор ангийнхантайгаа яг хамтдаа сургуулаа ингээл төгсөжсэн чинь ангийнх нь болохоор яшд бэлдээл явчихж байгаа шүү дээ. Тэгээ энэ залуу өөрөө бүр ингээд шийдчихсэндээ би Америкт л сурнаа тий гэж шийдчихсэн байсан болохоор ингээд яш өгөөгүй. Гэтэ бас хаяад харамсаад тий би яш өгдөгч байж юу энэ гэж харамсчихсан. Гэхдээ юунда одоо тий decision дээр үнж байх гад ингээд хичээж эхэлсэн өстой хамаг юмдаа нэг Америкийн сургуулиудад бөглөхөдтэй apply гэд ямар байдаг вэ бүх юмаа ингээд одоо айгу анхаарлаа төвлөрүүлээл те айгу олон сургуулиудад apply хийсэн гэсэн бараг 50 сургуульд ч гэлөө тэгснээ нилээд эдэнд бас тэнцсэн гэж аахгүй юу. Тэгхдээ бас ингээд scholarship энтерүүд нь болохоор те яг бүтэн scholarship байхгүйсэн болохоор тэгэл орч чадахгүй угаас Америкийн сургуулиуд ямар үнэтэй байдаг байлаа те. За тэгчгээд бүр ингээд шийдвэр гаргаад нэг өөр сургуульд орсон гэсэн юм аа. Өөр нэг их сургуульд орчхоод тэгэд Америкт ирээд хаврынхан семестрээс нь ороод их сургуульдаа явж байгаа үедээ оройн цагаар ажил хийгээд айгу хичээдэг гэсэн гэж аахгүй. Тэр үедээ Cornell их сургуульд орно гэж бүр шийдсэн. Ivy League schoolд орно гэж шийдчихсэн байсан гинэ. Тийм учраас ингээд хичээгээл зөте бүр нөгөө нэг Cornell-ийн application requirements бүгдийг ингээд хийж явуулаад баахан эссенүүд байдаг. 2-3 эссенүүдийг сайн ингээд бичээл зөте айгу сайн бичээд л те хамаг чармаалтай гаргаал ингээд хийгээл явуулсан. Нэг өдөр хариу ирсэн чинь юун дээр те Cornell-д тэнцчихжээ гэж хариу ирсэн гэж аахгүй. Тэнгүүцтэй амар баярлаад л те. Тэгтээ нөгөө нэг scholarship-ийнх нь хариу нараа ирж имжаагүй байсан. Тэгээ бас нэлээд жоохон удажиж ирсэн гэсэн. Тэгээд хариу нэрсэн чинь 4 жилийн full scholarship бүрээд ирсэн гэдэг тийм хариуг аваад газар хүрэхгүй баярлж ирсэн те. Тэгээд энэ одоо яриагаар хүүхдүүдэд одоо зурам зэрэг өгөх гэж байгаа байхгүй те. Одоо Америкт сурах хүсэлтэй Ivy League сургуульд сурах хүсэлтэй иймэрхүү Монгол хүүхдүүд байгаа бол битгий бууж өгөөрөө те айгуу сайн хичээгээрээ чармаагаараа мөрөдлөхөн төлөө яваараа энэ гэсэн нэг тиймэрхүү юмнуудыг битсэн байгаа байхгүй юу. Тэгээд ийм одоо хүч хичээл чармалтай тэгээ ийм хүн ийм аимшигтай хэрэг үйлдсэн гэхээр нэг бодлын амарч юм шиг манайхаа тоглоомчгүй. Ягаад тэгэхээр хүнийг хизээч гаднах байдлаас нь дүгнж болдоггүй гэдэг л байгаа байхгүй те. Ингээл энэ тэр ярилцлагыг уншаад ч юм уу те ингээд хүмүүс бол ямар гоё юм бэ, ямар мундаг хүү вэ те, ямар мундаг юм би ийм болох юмсан л гэж хүмүүс бодож исэн байгаа. Гэтэл те яг арталт нь ийм хүн байсан байна. Тэгээд Монголд ер нь би иймэрхүү хүчингийн хэрэг байдаг гэдгийг бол мэднэ. Хүчингийн хэрэг байдаг та биш угаасаа байдаг нь ойлгомжтой шүү дээ. Айлч улсад байгаа те. Хүчингийн хэргийг нэг сүртэйгээр хүлээж авдаггүй гэдэг тийм майндсет байдгийг бол би мэднэ. Намайг багахад ч тийм байсан. Тэгээ одоо ингээ Facebook дээр хүмүүсийн санал сэтгэлийг үзэж байгаад бол яг тийм байгаа хгүй. Тэгээ би санаж аль дээр нэг бас нэлээд жилийн өмнө ч юм уу да те би зарай жил биш юм байна. Бас нэлийн хэдэн сарын өмнө би нэг шавь чат дээр бичлэг хийжсэн. Тэр нь болохоор манай нэг сурагчийн энд байдаг те манай Америкт байдаг сурагчийн маань юу middle school teacher заяа сургуулийнхаа багш нь хүүхдийн одоо porn үзэж агаад
баривчлагдаад ингээд тэ шоронд орсон гэд ярьжсэн. Тэг би ер нь ингээд хүүхдийн эсрэг хийдэг иймэрхүү бэлгийн хүчирхийлэл гэмт хэргийн тухай ингээд яриад бичлэг хийсэн чинь над руу ямар их комент болон DM-нууд орж ирсэн гэж бодож юм манайха. Маш их. Бүр сэтгэл өвдөм их заяа. Амар хүмүүстэй би ингээд тэ таны бичлэгийг үзээд ингээд бичмээр санагдаад сэтгэлээ ингээд онгойлгомаар санагдаад бичсэн маа гэж ярьж байгаа байхгүй тэ. Би ингээд өөдөө ингээд хүчндүүлсэн, ахтаа ингээд хүчндүүлсэн. Аавдаа ингэж тэ бэлгийн дарамтанд орж исэн, найздаа ингүүлж исэн, тэгжсэн, аавга ах энэ төр гэл тэ хамаатан садны гэл амар oh my god манайхан тэгээд хамгийн өрөвдөлтэй нь ингээд тэр хүмүүсийн ихэнх хувь дандаа гэж аахгүй би хүнд хэлээгүй. Ягаад тэгэхээр хүнд хэлэх гэж үзсэн, ээждээ хэлэх гэж үзсэн ч гэдэг юм уу те. Тэнгүүд ээж юу яриад байгаа юм чи гэд ингээд загинчдаг байсан, намайг хүлээж авдаг байсан, тоодоггүй байсан, үнэмшдэггүй байсан, итгэдэггүй байсан. Тэгээ би ерөөсөө хилээд ширэггүй мэн гэ би цагдаад шилж үзэж байгаагүй. Одоо ингээд өөртөө тэгэл яваад байдаг би ингээд амар айцтай байдаг ч гэдэг юм уу те. Ингээд сэтгэл зүйн хувьд айгүй хэцүү байдаг. Тэгээ би одоо цагдаад очиод хэлэхээр яах вэ энэ төр гэсэн айгүй их тиймэрхүү хүмүүсийн мессеж надад ирсэн. Тэгээ зарим нь бол тэгээ одоо бол бүр айл хэдийнэ амьдрал дээр гараад хүүхд мөхтөд болсон хүмүүс бичиж байгаа байхгүй. Би ингээ багадаа тэгүүлдэг байсан. Тэгээ одоо тэрийг боддог ч гэдэг юм уу те. Бүр аимшигтай манайха. Тэгэхээр ер нь Монголын хувьд бол те ингээд хүчингийн хэргийг ямар ингээд ингэж хүлээж авдаг нь бол тэр хүмүүсийн бичлэлтээс харагдаж байгаа байхгүй те. Тэгээ хүмүүсийн комментуудаас харахад ч гэсэн энэ Facebook постны доор те. Ингээд ер нь бол хүний эмэгтэй хүний биед гар хүрэх одоо ингээ 10 жилийн хүүхдүүдтэй ингээл хөвгүүд нь тоглоод эмэгтэй хүүхдүүдийнхаа бөхс мөксрөө алгадаж аваад ч юм уу те хөх мөхийг нь барьж базаж аваад ч юм уу те тийм юм чинь нэг сүртэй гэж боддоггүй шүү дээ худлаа яадгийн хаагаа тоглож ирж хүүхдүүд тоглож ирж гэсэн тийм байдлаар хүлээж авдаг. Тэр чинь бол огтхонч болохгүй эрэгтэйч гэлтгүй эмэгтэйч гэлтгүй те эмэгтэй хүн ч гэсэндээ те октоос ч гэсэндээ эрэгтэй хүн хүүхдүүдийн одоо юм уу гинтэй ингээ барьж аваад иж болохгүй шүү дээ. Тэр чинь бас л одоо гэмтэрэг болж байгаа шүү дээ. Ингээд тэг хүчин болж байгаа хүчирхийлэл station болж байгаа юм. Тэгэд ер нь манай Монгол улс бол үнэхээр яалтчгүй одоо энэ хүү хүчирхийллийнхаа хүчингийн гэмт хэргийнхаа одоо энэ хууль дээр өөрчлөлт гаргаасаа гэж бодож байна. Тэгэд ер нь арт иргэдээрээ нийтээрээ олон түмнэрээ тэг ингээд ийм хүчингийн хэргийг зүгээр гэж боддог. Тэ зүгээр хэрэг ямар хамаатай ингэж боддог тэрхүү майндсетээ өөрчлөх цаг нь болсон. Эн чинь бол үнэхээр аимшигтай хэрэг бүр хэрэгээс хамгийн аимшигтай хэрэг гэж ер нь Америкт үзэгддэг шүү дээ. Хамгийн хейнэс хамгийн муухай хэрэг те. Яад бол хохирож байгаа хүнийхээ үнэхээр хамаг зүйлийг нь авч явдаг гэж аахгүй. Dignity, self esteem те өөрийнхөө хайрлага өөртөө итгэлтэй байх гэл те хамаг зүйлийг нь аваа явчихдаг гэж аахгүй. Энэ бол үнэхээр аимшигтай хэрэг. Тэгэхээр манайха энийг бол ингэж зүгээр хэрэгээ гэж яадаг болоорой. Би ингээд энэ бичлэгээр далимдуулж хэлмээр байна. Одоо ингээд бид нар харж байна те Америкчууд энэ хэргийг ямар амар хүлээж авдаг вэ гэдгийг. За тэгээ одоо би жишээ нь сая нэг пост харсан. New York State Predator Alert гэдэг ийм пэйж Facebook дээр. Тэрэн дээр нь юу гэж вэ гэхээр New York мужийн Predator Alert буюу одоо энэ predator гэдэг чинь юм гэмт хэрэг хийдэг те хүмүүсийг ингэж ангуучилдаг хүмүүсийг хэлээд байгаа хгүй гэмт хэрэг хийдэг хүмүүсийг predator гэдэг байгаа шүү дээ. Ийм predator хүмүүсийг мэдээлдэг ийм албан ёсны пэйж байгаа хгүй Facebook page. Окей. Тэгээ одоо энэ дээр ингэж тавьдаг гэсэн үг байхгүй. Энэ дээр ийм хүмүүс одоо ийм хэрэгт гэмт хэрэгт буруудаг тогтоогдсон байх шүү. Энэ хүнээс болгоомжтой байгаарай гэдэг одоо ийм хүчингийн гэмт хэрэг хийсэн хүмүүсийг зарладаг ийм албан ёсны сайт одоо ийм пэйж байгаа байхгүй. Тэрэн дээр одоо шууд энэ залуугийн зураг гараад ирж байгаа байхгүй. Одоо mug shot нь байгаа юм. Энэ бол яг шоронд байгаа үеийнх нь зураг юм байна. Ягдгүй бол жээл хувцс өмсчихсэн байна. Нэг шар нөгөө нэг шоронгийн хувцс өмссөн байгаа байхгүй. Тэгээд тэрийг нь тавьчихаж окей шоронгийнх нь зургийг тавьчихаж. За тэгэд ингээ бүр тайлбарлаа тавьсан байхгүй. Тэгээ бэлгүүн энх баяр гэдэг ийм хэрэг хийсэн. Сентенсингээ хүлээгээд байж гинэ гэдэг ингэж тавьсан байна. За тэгээ бүр ингэж хэлж гин энэ гэмт хэрэг нь бол зөвхөн одоо юу биш Cornell биш Ithaca хотод байдаг бүх одоо college communities тэ ингээд өөр коллежуудын ингээд community одоо хүрээлэл дотор айгүй том ингэж хэрэг болж задарсан гэж байгаа байхгүй. Тэгээд хүмүүст ер нь сургамж одоо өгөх үүднээс энийг айгүйх зарлж байгаа гинэ. Оюутнуудаа ингэж шоудчаад арх уучгаад те ингэж ийм аимшигтай гэмтэр гэж болохгүй шүү гэдэг бүр ингэ сургамжтай болгож ийм
бүр айгүйх зарлж байгаа гэж байна. Тэгээ энэ залуугийн нэр бол ингээ бүр хаасаагүй байгаа. Бүр хаасаагүй. Тэгээ доотлогын комментуудыг нь харахад бол дандаа Америкчууд бичсэн байгаа байхгүй юу? Бүр ингээд үнэхээр гутамшиг, үнэхээр аимшиг энэ төр гэсэн те. Тийм Америкчуудын одоо бичсэн постнууд байна. Одоо комментууд байна. Энэ бол үнэхээр аимшигтай. За тэгээд манайхаа би энэнийг ярихтаа бас нэг залуугийн тухай яриа гэж бодсон. Тэр нь болохоор манайхаа 2018 онд гарсан байлоо. Намайг бас яг коллежд тахад гарсан санагдаад байна. Би магистртаа орсон байлоо. Тийм байна. Манайхаа би яг их сургуультай байж хахад гарсан хэрэг байхгүй. Энэ айгүй амар бүр ингээд Америк даяар амар юм болж исэн. 2015 онд гарсан хэрэг байгаа. Бас нэгэн Ivy League school болох Stanford University те. California байдаг Stanford University-гийн сурагч оюутан 19 настай Brock Turner гэд оюутан Америк оюутан. Цагаан арьстай Америк оюутан. Тэр оюутан 19 настай байхдаа 22 настай охиныг бас яг л энэ бэлгүн гэдэг залуутай адилхан согтуу байх үед нь ингээд мэдрэлгүй те байх үед нь хүчнэдсэн. За хүчнэдж байгааг нь яг үед нь хоёр хүн орж ирээд хараад ингээд хоёр өөр залуутай орж ирээд хараад болиулаа тэгээд цагдаад удаад одоо баривчлуулсан байгаа байхгүй. За тэгээ энэ хэрэг бол бүр үнэхээр газар авсан Америк даяараа. Тэгээд би яг тэр тухайн үед ингээ оюутан байсан болохоор манай сургууль дээр ч гэсэн амар яриад одоо ингээл бас сургаамж болгоолтой ингэж айх хэрэгтэй одоо ингээ те хүмүүсээ ингээд ийм гэмт хэрэг хийж болохгүй охтодоо болгоомжтой бай битгий ингээд айр хуучаад ингээд тасар масартай ийм аимшигын хүмүүс эргэн тойронд байгаа шүү. Ингээл амар сургаамжтай юм ярьдаг байсан энэ тэнүүгээр. Тэгээд энэ залуугийн хэрэг яагаад амар бүүн болсон бэ гэхээр энэ залуу USA athlete юуны тамирчин байлаа. Би яг санахгүй ямар ч гэсэн athlete заяа. Тэр сургуулийнхаа нэг багт тоглодог ийм атлет залуу байгаа байхгүй. Тэгээ энэ залуу баривчлагдаад одоо шүүх хурал нь болоод тэгсэн чинь 4-5 зүйл анги дээр одоо ингэж шүүхээр ороод 2 л зүйл анги дээр нь буруутай гэж тогтоогдоод тэгчгээд sentencing нь болсон чинь 6 сарын юу авсан. Ял 6 сар хүчингийн хэрэг хийчихэд тахад. За тэгээд Америк даяараа бөө юм болсон. Энэ тэнэгүүрийн хэвлэл мэдээлэл арт хүмүүс сошиал медиа те юу болчихвоо те яагаад энэ залуу ингээд хүчингийн хэрэг хийчгээд 6 сар авчихгаа гэд. За тэгээ бүр яасан гэж 6 сар авчгаад манайхаа сайн behaviorтэй байсан шоронд байх үедээ айгуу тийм сайн хүмүүжигч байсан гингүүтэй early гаргаад заяа 3 сар суулгаал гаргачихсан байгаа байхгүй юу. Good behavior гэд. За тэгээ хүмүүсийн бүр амар юм болсон. Бараг бослого шиг юм болох гээд те. Тэгээд бөө юм болоод хидээгэр энэ залуу бол ингээд шоронгоос гарчихсан ч гэлээ те. Хүмүүсийн дургу хүрээд нөгөө нэг энэ шүүхтэр нь одоо энэхүү хэрэг дээр нь ажилласан шүүгчийг ажлаас нь халуулсан байгаа. Арт түмэн бол тэгж амар дургуйчлалыг хүргэсэн байгаа байхгүй юу. Тэр жажиг нь шууд recall хийсэн. Тэр нь болохоор Judge Persky гэд ийм шүүгч байсан байгаа байхгүй. За тэгээд энэ бүр түүхэнд те 80 жил Калифорни мужийн 80 жилдээ одоо харагдаж байгаагүй ийм түүхэнд бичигдэж үлдэх ийм зүйл басан байгаа байхгүй. Яа тэгвэл Калифорни мужийн хувьд бол сүүлийн 80 жилд бүр ингэж шүүгчийг татан болгох зүйл болж байгаагүй мэн лээ. Тэгээ энэ бүр арт түмэн тэгж дургуутсан байгаа байхгүй. Түүнээс гадна энэхүү хэрэгээс болоод Калифорниагийн одоо хүчингийн хууль дээр өөрчлөлт орсон ба. Юу вэ гэхээр хэрв үнэхээр эмэгтэй хүн гэлтгүй зүгээр ингээ хүчингийн хэрэг дээр хохирогч нь тасарчсан энэ toxic error unconscious байсан л бол тэгээд тэр хүчинсэн хүн яг үнэхээр яг шүүхийн өмнө те буруутай гэд гараад ирсэн тохиолдолд бол удаан хугацааны ял өгөх хэрэгтэй тэгэж толгойг нь илээд те ингээд урд нь шоронд орж байгаагүй юм чинь урд нь гэмт хэрэг хийж байгаагүй юм чинь эхний удаа юм чинь жоохон бага ял өгөө жоохон ирээдүйтэй юм чинь бага ял өгөө гэд толгоо илж гаргаалтгаа болоо ийм зүйл байж болохгүй гэд бүр ингээ хүмүүсийн дургу хүрсэн учраас хууль дээр нь өөрчлөлт гарсан ба. Тэднэр хүмүүсийн тэгэж дургу хүрсэн байхгүй. Энэхүү шүүгч нь юу гэж хэлсэн бэ гэхээр яагаад 6 сар өгсөн бэ гэхээр 19 настай залуу те ирээдүй байна. Би ирээдүйг нь балмааргүй байна.
Шоронд орохоор хүмүүсийн зүгээр л ирээдүйн ингээд байхгүй болдог те. Тэгэхээр би энэ залуугийн ирээдүйг нь балламааргүй. Тэгэхээр би ийм ялаа гэж байна гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд хүмүүсээ айгуу дургу хүргэсэн. Тэгээд юу гэсэн үг юм наад охины чинь хүчндүүлсэн охины чинь ирээдүйн үгүй болоогүй юм уу? Ирээдүйн байхгүй болчоогүй юм уу те? Тэгээд бөө юм болж исэн. Тэг хүмүүс яг тухайн үед үзсэн чинь энэ залуу бас нэлээд нэр төртэй одоо баян чинэлэг айлын хүү байсан юм байна лээ. Тийм учраас ингээд шүгш мөгчт нь одоо хахуул өгсөн ч юм уу яасан ч юм бэ те. Тэгээ холбоо сүлбэгээр ингээ гаргацсан байгаа байхгүй. Гэхдээ энэ залуу бол хүртгээ хүрсэн. Тэр шүүгч ч гэсэн хүртгээ хүрсэн байгаа зү. Ажлаасаа ингээд татан буугцсан. Хоёрт энэ залуу ингээд энэ тэнүүгээр Америк даяараа Brock Turner гэл тэгвэл хин гэдгийг мэднэ. Энэ залуугийн mug shot нь энэ тэнүүгээр байдаг. Энэ тэнүүгээр битгий хэл манайхан бүр Америкийн оюутнуудын хичээл дээр үздэг. Одоо нэг хуулийн анги дээр хуулийн хичээл дээр үздэг textbook ном хичээлийн номн дээр энэ залуугийн зураг нь байж идэг. Жишээ болоод ингээд хүчингийн хэргийн тухай гэдэг хичээл дээр энэ залуугийн ингээд зураг байж идэг. Pest гэд хүчингийн гэмт хэрэгтэн offender гэж шууд гараад ирдэг. Ингээд хичээлийн номн дээр оюутнууд үздэг хичээлийн ном дээр байна гэж боддоо. Тэгэхээр энэ залуугийн бол үнэхээр ирээдүйн байхгүй болсон. Хэдийгээр өөрийгөө айгүй мундаг те 6хан сар ингээд шоронд сучаа гараад ирлээ. Өстө хаахаа гэж бодож байгаа боловч яг үндэ бол үгүй. Энэ залууг бол хинч хизээч ажилд авахгүй. Энэ залууг Brock Turner-ийн гүт бүх хүмүүс мэднэ. Энэ залуугийн царайг нь хараад бүх хүмүүс мэднэ. Амьдрал нь бол үгүй болсон. Яг өөр улс руу очиод амьдрал бас арай Америкт амьдрсан илүү байх. Тэгээ одоо энэ залуу бол нэр юу хийж явж байгааг мэдэхгүй. Ийм байна. Манайхан би зүгээр энийг далимдуулаад ингээ хэлье гэж бодлоо. Тэгэхээр ер нь энэ бичлэгээр юу гэж хэлмээр байна вэ гэхээр залуучууд маань Монголд ч амьдардаг бай, эсвэл Америкт сурах гэж байгааж бай, Солонгост очиж сурах гэж байгааж бай, хаан ч энэ гадны оронд очиж сурах гэж байгаа, ажиллах гэж байгааж бай те. Эрэгтэй хүмүүсээ залуучуудаа хүчингийн гэмт хэрэг гэдэг бол үнэхээр аимшигтай гэмт хэрэгээ. За ялангуяа Америкийн хувьд бол айгүй амар гэмт хэрэг гэж тооцогддгоо. Тэгэхээр ийм тэнэг мал ухамсаргүй балиар заваа энэ тачаалаасаа болоод өөрийнхөө амьдралыг бүү баллаа. Шоронд ордгумаа гэхэд гэтээ шоронд орно шүү дээ. Ойлгомжтой шоронд орно баригдаа шоронд орно. Гэтээ шоронд орсон ч гэсэндээ хөнгөн гараад ирлээ гэж бодсон ч гэсэндээ амьдрал чинь сүрчгсэн байна. Хинч чамайг одоо ингэж зүгээр хүлээж авахгүй гэсэн үг. Зүгээр муу нэрийг хусавч арилахгүй гэдэг үг байдаг тийм байна. Тэгэхээр залуучуудаа ийм тэнэг алдаа бүү хийгээрэй. Тэгээд охтуудаа хийлээ. Охтуудаа эмэгтэйчүүдээ маш болгоомжтой байгаарай. Хаанч байсан бэ маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээ хүчин гэдэг бол танихгүй хүмүүсээс ирэхээс илүүтэйгээр дандаа таньдаг хүмүүсээс ирдэг гэж байгаа байхгүй. Тэгээ миний бодлоор бол энэ залуу бол энэ охиныг бол таньдаг л байсан байгаа ах найзууд байсан ч юм уу мэдгүй ямар ч байсан таньдаг л одоо нэг л хүрээний хаагаа зү Тэг ер нь бол team статистиктэй байдаг гэмтэргийн хүчингийн гэмтэргийн хувьд бол танихгүй гэхээсээ илүүтэйгээр таньдаг хүмүүс нь хүчингийн гэрэм тэрэг үлддэг. Тэгээд энэ залууг харж байгаа зү гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг шитэй өстө жинхэнэ хидээ гаднаа айгу мундаг ухаантай ийм хичээнгүү өөрийнхөө хүч чадлаар ингээд scholarship авсан мундаг хүн шиг харагдаж байгаа ч гэлээдээ цаанаа ийм амар ингээд гэмт хэрэгтэй аратан байдаг юм байна. Тэгэхээр эмэгтэйчүүдээ охтуудаа болгоомжтой байгаарай. Тэгээд залуучуудаа ийм ухаан ухамсаргүй байж өөрийнхөө амьдралыг алахаас гадна тэр тухайн хохирохж байгаа эмэгтэй хүний амьдралыг алдаг ийм тэнэг мал байхаа битгий мал байхаа болоорой битгий ийм алдаа хийгэрэй гэж би шууд шулуун шудраг хэлчихмээр байна. Нэрэ төгсгөлний мэлгэд би бас энэ хүү Фэйсбүүкний Монголын Фэйсбүүкийн постны дор иймэрхүү хүмүүсийг харсан. Өмөрч байгаа. Энэ залууг өмөрч байгаа. За яхав те залуу хүн ганц алдаа л биз. Тийм ийм монголчууд ийм майндсеттай болохоор хүчингийн гэмт хэрэг зүгээр зүйл юм шиг Монголд бодогддөг юм аа. Наад майндсетээ өөрчлөө. Юу гэсэн үг юм бэ? Залуу хүн алдаа л биз. Хайрын сайхан залуу энэ гэсэн. Хайрын сайхан залуу хайрын сайхан охин хүчндүүлээд амьдралаа алдчихад энэ тэгж яхад хайрын сайхан залуу гэж байгаа байхгүй юу. За манайхаа одоо ингээд миний цайч дууслаа. Тэгээд шүнж болж ин 12 өнгөрч байна. Тэгэхээр одоо ингээд бичлэгийн түргээд дуусгая. Тэгээ миний энэ өнөөдрийн шавж чад бичлэг бас жоохон ч гэсэндээ сурамжтай байж чадсан болов уу гэж би найдаж байна.
Тэгээд яа. Цаашаа яриулах юм байна. Окей. Тэгэхээр хэдүүлээ энэ төргөө дуусгая. Тэгээд та бүхэнд энэ хүү бичлэг маань таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. Миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа шавуу чат булангаараа дахин уулзалтлаа. Баяртай.